Загнахаас өмнө чи ихлүүлчих үү? Хэнийг Чамайг юу гэж загнахчихсан. нэг хэдэн сэдв өгсөн биш өстө гүдэж байх юм а чи. Ямар ч дэвсгэр тавихгүйгээр юу гэж ярьд юм бэ? Илтгэх ухааныг хичээл загаад яав чи. Нөгөө анхаарал татах, нөгөө урайлга хийх гээд өчлгүүт чи хатсан гэж загнахчихсан чи ихлүүлчих үү? Эхлүүлсэн. Аль өвдөлт яриад. Аль өвдөлтийг яриад. Та нар дугаач өвдөлт яриад гэдэг. Сайхан шургаваа чи. Тэр чи хамаг цаг яваад ирсэн юм чинь. Тэггүй яах юм. Юм ярих гэж байвал эхлээд тийм үү дэвсгэрээ тавьж анхаарлаа хураах хэрэгтэй. Тэр хичээл хайцсан. Тэр чинь өөр хичээл шүү дээ. Тэр хичээлийг байн хэрэглэж байна. Толгоонд байн хийж байна. Гадаа юм бэ яасан. За чи сурахгүй бол би бусдыг яаж сурах. За 22 хүн гүгэд ороод ирсэн байна бодлоо. За тэгээ гомдлоо та намайг дандаа дагнадээ ингээд. Тий дагнад амжаа. Ихчээ суухгүй мэдв. За. Жохон хүлээх үү? Үгүй одоо явж ирсэн тийм. Наадах чи ассан л бол эхлэн штэ. За. Ассан юм уу асаагүй. Ассан борлоо. Одоо 30 хүн орж ирж байна. Тийм учраас 200 300-аад цугдалдаг байснаа болчих шивтэй. Үгүй тэр хамаагүй. Ажлаа эн чинь нөхөж үзэж болдог байхгүй борлоо. Тийм учраас цаг юу бахаа. Тэр нөө удаан хугацаанд байхлаар хүмүүс нэмэгдэж явдаг байхгүй. Шууд асангууд бүгд ингээ одлоо ирдэг. 1-2-оор ингээ нэмэгдэж явдаг юм борлоо. Тэгэхээр наад нэг харж байгаа хүний тооч нэг чухал шүү дээ. Сүлд нүцэж штэ. Сүлд нь үцчих тийм үү. Тэгэж залхуурж байгаа бол нэмэргүй дээ. За амар байна уу? Эхэлсэн бид дээ. Эхэлсэн. Айл эд эхэлсэн борлоо. Яасан загнаж яхад эхлүүлсэн юм уу та? Урдаан загнуулахгүй гэдэг. За тэгэхээр нөгөө сэтгэл зүйн шинжтэй өгнүүд дээр бид нар цоврол одоо лайв хийж байгаа подкаст биш. Яагаад гэвэл шууд тэр сэдвийн дагуу одоо оновчтой асуулт асуусан тохиолдолд хариулах одоо боломжийг нээхэд тулд тийм үү. Дээрээс нь олон нийтэд яг энэ ойлголт ямар шиг хэлбэршилтэй байна вэ гэдгийг ажиглахын тулд лайв хэлбэрээр хийгээд байгаа. Чи юу сонсож байна уу шараа? Сонсож байна. Лайв хэлбэрээр хийж байгаа. Энэ хоёр дэггүй үг зуглах чинь өнөөдөр бүтэлгүүтх нь байна шүү. Та хараа энэ уршаагаал хар. Бид хоёр яг ингэсгээд тэгээд байж. Та хоёр яа. Юу идчихэд ингээд тагаа хоргоо шиг шөргөнөд байгаа юу? Энэ түрүүний лайвс байсан асуултуудыг асуух өвчлөлийн тухай. Шууд уншаад явах уу яах вэ? Та яриад явах юм уу? За би ямар ч хүртэл яриагаа хийж. За. Ер нь өвдөлт гэж юу вэ? Бид нар юу гэж ойлгодог вэ? Гэт. Тийм үү. Өвдөлт гэдэг бол бие эрхтэн хохирч эдисийн та буурч байгааг мэдрэх тархины дохио. Дахиад энэхүү дохиог хүлээн авах нь харилцан адилгүй байдаг. Ялангуяа тархины нэг газар идэвхт үйл ажиллагаатай цэник бүрэлдэж байгаа үед өвдөлтийг мэдэрдэггүй. Эсвэл дамжуулалтын зам гэмтсэн тохиолдолд өвдөлт мэдэрдэггүй. Эсвэргээр биеийн сул тархины эн тэнд ямар нэгэн санагалзах, эзвэгчих, зориг, тэмүүлэх цэник ялгараагүй үед бол өвдөлтийг тод хүчтэй мэдэрдэг. Тарих амарч байгаа үед өвдөлтийн дохиогоо салгадаг. Тиймээс хүн унтаж байгаа үед өвддөг. Гэхдээ зарим хүн чинь унтаж чадахгүй сэрчлээ гэдэг. Унтаж чадахгүй сэрж байна гэдэг чинь өөрөөр хэлбэл нөгөө унталтын гүн тархины амралт цэник унгаалтын төвшинлөг орохгүй байгаа үзэгдэл юм. Унтахаасаа өмнө өвдөж байгаа. Унтахаасаа өмнө өвдөж гисэн. Эсвэл өвдөлтийн дохио хит хүчтэй байснаас болоод байнгын сэрүүн байдалд байх шаардлагатай болсон гэсэн үг юм. За. Ойлгомжтой байна уу? Тэгэхээр өвдөлт тархийг одоо идэвхтэй ажиллуулж байгаа үед одоо талих төвшөндөл мэдэрнэ гэхээс тод мэдэрдэггүй. Яг энэ амар амгалан ямар нэгэн зүйлд анхаарал төвлөрөөгүй үед бодит өвдөлт мэдрэгддэг. Ухамжтай байна уу?
За түрүүн хэлсэн шүү дээ. Дайн байлдааны үед та нар чинь өвддөггүй үедээ тусаагаажуулаа яваад байдаг гэдэг. Тий. За тэр үед яадаг гэхээр нөгөө нэг ялахын төлөх зориг өндөр учраас яаж ялах вэ гэдэг нөгөө бодлоор тарих хит хүчтэй зэнхтэй болсон учраас өвдөлтийн сул дохиг анхаарахгүй байгаа юм. Тэгснээр нөгөө биеийнхээ хохирлыг тооцох биш. Зорилгынхаа төлөө бусад хэсэг дайчлаад байгаа үзэгдэл гарч ирж байгаа юм. За. Ухамжтай юм. Ойлгосон. Тэгэхээр өвдөлт дээр бидний үед бол эцэг эхээс ахуулаад чи ямарваа зориг тээгээгүй бол янгууч бай гэж сургадаг. За. Ягаад гэвэл өвдөлтийг чагнаад хүндлээд хариу хэдий ч нэ хурдан авна төдий ч нэ чи бие эрэхтэн энэ амь насаа хамгаалж чадна гэж сургадаг учраас манай цаг үед зориг тээгээгүй үедээ янгууч байдаг. Ойлгосон. Зориг тээсэн буюу ялан, дуусгах, зүтгэн гэдэг. Яалтчгүй арга хэмжээ авах боломжгүй нөхцөлтэй бол хит төсвөртэй шин чанартай. Ягаад гэвэл өвдөлтийн дохиог анханасаа ойлгож хэрвээ би өөр зүйлд анхаарлаа төвлөрвөл өвдөлт намжиж хэрвээ би яг өвдөлтөд анхаарал хандуулвал яг хэр их хэмжээний гэмтэл бий болж байгааг тарих маань бүрэн тооцоолож нөгөө төдий чинээ сэтгэл зүйн гутралыг үүсгэх хэв шинжтэй болно гэдгээ таньдаг учраас өвдөлтөд одоо бүрэн төгс хэмжээний хариу үйлдэл үзүүлэхийг эрхмэлдэг. За. Өвдөлт дотор олон янз. За битүү өвдөлт, янгинах, халууд өгөх, хүйт даах, чичрүүдээс хүрэх, шар ус босох, тийм үү? Логших гэдэг. Яг энэ бүх өвдөлтийн шинж тэмдэг хаанаас яагаад бий болдог вэ гэдгийг маш сайн ойлгодог учраас анхан шатны оншилгоо зөв явагддаг л да. Тэрийг багтан зааж өгөх юм уу? Тэгэж өвдөжэвэл тэр юмнаас болж байгаа гэдэг. Тэгдэг. Өөрөөр хэлбэл өвдөлтийн дохиог үгээр дүрсэлж хэдий ч нэ зөв хэлэн хаана барилж байгааг хэдий ч нэ сайн тодорхойлно. Юунаас босныг анхчлан яаж ойлгоно төдий ч нэ хүүхдэд зөв боловсрал болгож энийг 5-аас дээш насны 12 хүртэлх одоо 5-аас 12 хүртэлх насны хүүхдүүдэд зааж ойлгуулдаг. За. Ухамжтай юу. За гар хуруунд өргөс ороход яг ямар төрлийн өвдөлт бий болдог вэ? Оронгуудаа хатгадаг. За оролтын үед хатгалт гэдэг зүйл бий болно. За оршиж байгаа үедээ Юмд хүрэхээр хүндүрээд. за хүндүрлэх байна. За Идэлчих юм бол лугшдаг. яг үнэ. Тэгэхээр энэ тус бүрийн одоо нөгөө нэг тодорхойлолт маань тухайн өвчнийг хэр зэрэг хүндэрсэн ямар арга хэмжээ авах вэ гэдэгт гүн ач холбогдолтой л да. Тийм байна. Ухамжтай юу. Ойлгосон. Тэгэхээр энийг хүүхдэд хэлснээр тухайн хүүхэд цаг алдалгүй бүрэн төгөлдөр бие энэ гаахад ач холбогдолтой. Нөгөө төгөр манай цаг үед нэрсний ханд эсвэл ос ургамлын шүүс эсвэл зарим нэг шавжнаас гаргасан өвчин намдаахаас өөр энэ байгаагүй учраас бид нэр өвчнийг маш их хүндлэн харилцдаг байсан. Айлуулах баг дээр нь дардах. Яг үнэ. Өвчин намдаах эмийн одоо нэг өргөн хэрэглээдэ танаа үеийнх юм бол цаг арга зах гэдэг үзэгдэл ихснээсээ болоод аргах шиг их байдаг. Манай цаг үед бол цочмог шин чанарын өвчнөд хүнийг алдаг болохоос архаг өвчин үзэгддэггүй байсан нь өвчнийг асар их хүндэлж тухайн зүйлд одоо бүрэн эдгэрэлтийг үүсгэж байснтай холбоотойгоор урт насаалах өвчнийг архагчдаас өмнө төгөлдөр эмчлэх гэсэн зарчим үүсэж байсан бол өвчин намдах эмийн одоо зохисгүй хэрэглээ үүссэн танаа үед бол өвчнийг архишуулах үзэгдэл их хүчтэй юу гэнэ юм те дэлгэмэл харагддаг. Ухамжтай юу. Тэгэхээр толгой өвдлөө гэж шууд толгойн юм уучих чинь буруу юм байна тий. Толгой өвдлөөгөө толгойн юм уудаггүй та нар өвчин намдах юм уу? Уучлаарай. Яг толгойн юм уувал зүгээр л те. Өвчин намдах юм уучхаар дэмий болчиход байгаа. Тэр толгойн юм биш. Өөрөөр хэлбэл өвдөлт үүсгэж байгаа шалтгааныг арилгаж өргөсийг аваж байгаа юм биш л бол тэр толгойн шинж тэмдгийг дарангуулах юм биш. Яг үнэ. Өөрөөр хэлбэл өвдөлтийн зам дарангуулагдаж байгаас өвчний их сурвалж арилгаагүй л. За толгой өвдөх дээр хэд хэдэн жишээ татъя.
За толгой таллан өвдөх. Тий. Нэг талан л өвдөг. Энэ бол хүзүүний орон зайд хүзүүний яс, аман яс, агтан яс, хүзүүний 7 нугалам, дээрэс нь сэрвэний 3 нугаламын завсар тийм үү. Тарих мэдрэглийг татаж байгаа нугасны аль нэг судал дарагдсанаас үүсэлтэй байдаг. Ойлгож байна уу? Хөдөлгөөн дутагдал юм. Хөдөлгөөн дуталт гэхээс илүү доргилт, цочрол, эвгүй унталтаас булчин болоод ясны жижиг гажигаас үүддэг. Ойлгож байна уу? За тэгэхээр энэ тал өвдөлт нь удаандаа нүдний даралт ихсгэх, чих шуугах, шинж тэмдэг илэрхийлдэг. Тэр гажгийг засахгүй л бол хүндрэхээр идэх юм уу? За нөгөөтэйгүр энэ таллан өвдөлт нь тархины уйланхайтай өндөр хамааралтай байдаг. Доргилтын үед тархины гадна юм уу дот нь ямар нэгэн халис өрөвсөж тухайн газар уйланхай үүснээс им тухайн уйланхайт талдаа тарих мэдрэл дарагдсанаас улбаатай өвдөлт өгч идэг. За. Ухамжтай. Тэгэхээр ийм төрлийн өвдөлт яагаад бий болдог вэ гэхээр тарих нугасны шингэнд мэдрэлийн ядаргаагаас уусалтай хит хорчих үйл явц бий болж түүнд дархлааны эс дарангуйлагдан устгаснаас үүдэлтэйгээр өрөвсөх шинж тархинд идэвхтэй үүсдэг. Тэгэхээр энэ өрөвсөл нь нөгөө бяцхан дөргөлтөөс сэдэлчин гарч ирдэг байдаг. Ойлгож байна уу? Ойлгох шиг. Их нарийн юм байна. За тэгэхээр таллан өвдөлтийг ойлголоо. За магначлан өвдөх. Тий. Магначлан өвдөх бол тухайн хүн ихэвчлэн бодис солилцооны гажуудалд орсноос үүсэлтэй байдаг. Эрчмийн төгжрлээс үүсэлтэй гэж бид нэр хэлдэг. Зан ааш илэрхийлэхгүй дарангуйлагдсанаас хоол хүнсний эрчмийг биеэс гадагшлуулаагүйгээс гадны халдлага химлэг биет, сүнслэг биет эрчим, байгалийн эрчим цохиулснаас болж. Дээрээс нь нөгөө биеийн аль нэг хэсэг халуун болоод хүүтний дөргөлд авснаас, нөлөө авснаас, цахилгааны нөлөө авснаас нэг хэсэг газар эрчим хит шинэрж хоригдлогдож байгааг үзэгдэл. Харин магнан өвдөлтийг тийм эрчмийг задлах аргаар тухайн дээр нөгөө нойтон давмаа тавиад идэх чинь. Мөн үү? Мөн. Жаахамжтай юу? Ойлгосон. Тэгэхээр ялангуяа харааны хит ядарал цуцалтад магнан өвдөлтийг үүсгэж байдаг. За шилэн хүзүүн өвдөлт бол дотор эрэхтэн тухайн хүний ерөнхий амьдралын хэв шинжээс ихэвчлэн үүсэлтэй байдаг. Ялангуяа судасны, зүрхний, амьсгалын, хоол тэжээлийн алдагдал нь шилэн хүзүүний өвдөлтийг үүсгэдэг. Дээрээс нь мэдээж хөдөлгөөний дутагдал орно шүү дээ. Тийм бай. За бүсчсэн нарийн. За чамархан өвдөлт гэж байдаг. Хүзүүний хас тустай юм тий? Чамархаа ч. Чамархаа тий. Тийг харахгүй л та нар. Чихний орчим явахсан шүү дээ. Чихний урд болоод хойд чихний эргэн тойронд гавлынаас өвдөж байгаа юм үзэгдэл. Энэ бол нэлээд хор уршигтай. За. Яагаад бол тархины тэжээл бүрэн дутагдаж ямар нэгэн судас тасарсан, дарагдсан, хөөсөн, бүглэрсэн үзэгдлээс үүсэлтэй байдаг. Энэ төрлийн дээр илүү болгоомжтой нарийн эмч домчид үзүүлэх шаардлагатай болно. За. Ухамжтай юм. Ойлгосон. За тэгээд ерөнхийдөө толгойн өвдөлтөд шууд хариу үйлдэл үзүүлдэг зүйл бол хоёр нүдний булчингийн хөдөлгөөн, нүүрний тэгш хэм хоёр толгойн өвдөлт шууд хариу үйлдэл үзүүлдэг. Тэрийг ойлгохгүй. Өөрөөр хэлбэл тарих толгойд бэртэл гарсан бол хоёр тэгшим алдагддаг. Нүүрний тэгш хэм алдагдана. Нүдний хөдөлгөөн нэг талдаа сааж байна. За. Сонсгол бүдгэрсний хүн төдийжл нарийн уншиж чадахгүй ч гэсэн байна. Дээрээс нь үнэр амт мэдрэх чанар буудаг. Яагаад энэ таван мэдрэх хүн хүртэх чадвар буугаад байна гэдэг нь тарих гэмтсэн тохиолдолд тийм үү? Нөгөө цэнэггүй орчинд өөрийгөө төлжүүлж гэмтлээс урьдчилан сэргийлдэг тул мэдээлэл авах орон зайгаа унгаадаг холбоотой юм. Ахиж сонсч ижил болох. Өөрөөр хэлбэл бид нар хараагаараа байнга цэнийг авч байдаг. Үнэрээр амтаар хүртгүү мэдрэх. Энийг унгаачихаар нөгөө цэнийг авах
дохио маань багасаад тархийг амраах хугацаа өгч байдаг. За. Ойлгож байна уу? Тэгэхээр өөрийгөө нөхөн сэргийх боломжтой. Өөрийгөө нөхөн сэргийх тэр цэнийг дарангуулаад бүржин төлжихгүй учраас нөхөн төлжих бололцоогоо нэмэгдүүлдэг байна. За, тархины өвдөлт нь чинэрэг, лувших, тийм үү? Минерэг, халууд өгөх гэсэн хатгах гэдэг янз бүрийн шинжилгээтэй байдаг. За, чинэрэг, минерэг, лувших бол судасны шин чанартай хамаатай тархины өвчин. Ухамжтай. Хатгалт бол тухайн тархид одоо эдисийн тааламжгүй цэник хоригдлогсноос үүсэлтэй өвдөлт. Халууд өгөх, тийм үү? Хүнд оргих, нойрмоглох зэрэг нь одоо бодисын өөрчлөлтөнд орсны шинж тэмдэг. За гэж одоо уншилах байна. Энэ бол ерөнхий зүйл шүү. Тэгэхээр нөгөө нэг 5-аас 12 насны хүүхдийн мэдэх ёстой. Тэгэхээр ингэж нөгөө нэг өвчнөө маш нарийн тодорхой хэлж чаддаг байх нь өөр хүүхдэд одоо нөгөө янгууч байхын үндсийг тавьдаг л та. Ухамжтай юм. Ойлгосон. Тэгэхээр энэ мэдчлэн хаана ямар хэв шинжтэйгээр өвчин үүсэж байгааг нарийн тодорхойлж хэлж сурснаар нэгт хүүхэд эртнийхээ байрлалыг, хоёрт өвдөлтийнхээ хүчтэлийг, гуравт түүнийг одоо санаатай болоо санамсаргүйгээр ирвэхжүүлэн үзэхэд өвдөлтийн чанарыг шалгах маягаар бид нэр тухайн хүүхдийн өвчнийг илрүүлдэг байлаа. Тэгээ энэ дадал нь цаашид одоо өвчнийг уул суураар нэдгэхэд өндөр ач холбогдолтой үнэлгээний арга болдог. Ухамжтай юм. Ойлгосон. За тэгэхээр чихэр идэхгүйтэл өвчин алга болож байвал энэ нэгдүгээр зэргийн өвчин л да. Хамгийн энгийн гэсэн үг. Хамгийн энгийн. Зүгээр тухайн хэсэгт бага зэргийн одоо өвдөлт илэрч байгаа. Эвгүүцэл илэрч байгаа. Гэхдээ одоо ямар нэгэн хөнгөн зорилготой үйлдэл дарангуулагдаад тэгээд дараа нь тайвширахаар илрээд байгаа бол тухайн зүйлд өвчин дөнгөж эхэлж байна гэж үзнэ. За. Ухамжтай юу? Өвдөд их юм бол чихэр идэж үзэх юм байна те. Тий. Чихэр гэдэг бол хүнд тайвшрал болоод хөнгөн одоо нэг цочрол үүсгдэг амталтны хувьд яг тэр чихэр нь дарагдаж байгаа эсгээр л одоо өвчин эхэлж байна уугүй юу гэдгийг хэмжиждэг. За. Мэдээж чихэр алга болонгот өвдөлт эхэлнэ шүү дээ. Иймэрхүү байдлаар хүүхдийн өвчнийг эхэлж байна уу, удасан байна уу, хүндэрсэн байна уу, архагч байна уу, цочмог байна уу гэдгийг хэмждэг. За. Ухамжтай юу. Цочмог шин чанартай байвал үнэхээр юунд ч анхаарлыг хандуулах боломжгүй байдаг. Зөвхөн өвчнөөс мэдэрдэг. Зөвхөн өвчнөө мэдэрдэг. Энэ үед одоо асар хүнд бэртэл бие дотор явагдаж байгааг таньж мэдэж болно. Жишээ нь түлэнхийн үед гэх юм бол асар хүчтэй өвдөлт бодит харж мэдэрч болох одоо таамаглал байдаг учраас түлэнхийн өвдөлт дайны одоо хүчтэй дохио тухайн хүнд илэрч байна гэж одоо там төсөөлөх юм байна шүү дээ. Хугарал шиг тийм үү хөдөлгөөний үед илүү их өвдөж тайвшрахад лувшил талууд үгэлд үүсэж байгаа бол энэ бол архаг шиг шинжтэй өвчин гэж үзнэ. За. Өөрөөр хэлбэл урт хугацааны эдгэрэлт шаарддаг өвчлөлт. Цочмог байгаа юм бол даруй амнасаа алдах шинжтэй бол ийм хэд хэдэн давхар сэрэл мэдрэмж дээрээс нь хөдөлгөөн хавсарсан шинжтэй өвдөлт байгаад байх юм бол тухайн өвдөлтийг архаг шиг шинжтэй маш урт хугацааны эмчилгээ шаардаж эдгэх өвчин байна гэд анхны тамгыг дэвшүүлж болно. За. Ерөнхийдөө мөчтийн болоод гавал тархины өвчин тод мэдэгддэг. Хүний идэвхтэй хөдөлгөөнөөс шууд хамааралтай байдаг учраас нарийн тодорхойлж болдог бол 5 цал эрхтний өвчин битүү шинж чанартай байнгын идвэх нөгөө үйл ажиллагаанаас хамаарат сул өвдөлт мэдрүүлдэг учраас хүмүүсийн хөвчлэн архагшуулдаг. Анзаардгүй явж байгаа, тоохгүй явж байгаа. За гүйлтийн үед амьсгаа бачуураж далам өрөөр хөндөөрлөж зүрхт элсэж байгаа бол энэ зүрхний гажигын шинж чанар. Энэ нь угаасаа анхаарах. Ерөөсөө хөнгөн гэсэн юм байхгүй нэг л өдөр тухайн хүнийг хална. Тэгэхээр эмчилгээний тулд түүнийг байнгын дэглэмд, байнгын чадварчлалтанд маш нарийн тооцооллын хүрээнд оруулах шаардлагатай. Ухамжтай юу.
Уушиг бол заавал сас ял оруулах байдлаараа өөрийнхөө өвчлөлийг илэрхийлдэг учраас хэр их цэр салас шүс ялгарч байгаа. Амьсгалын замд хэр их хуурайшиж эсвэл чигшиж байгаагаар хэмжиж өвчлөлийн хөнгөн чанарыг тооцдог. За тэгвэл хөдөлгөөнөөр зүрхийг салслын шанчнараар нь уушгийг мэдчихдэг юм бол илгийг яах вэ? Илэг хамгийн хогийн өвдөлттэй. Яагаад гэвэл илэг өвчилж эхэлж байгаа үед илэгний бүслүүрээр маажуур илэрдэг. Захтнаа илэрдэг. Могоо яр шиг үү? За могоо яр шиг гэж болно. Гэтэ илэгнийхээ талдаа. За. Өөрөөр хэлбэл илэгний бүслүүрийг уртаас ард тал хүртэл хавирганы доод нумаар захтнаа илэрдэг. Энэ нь чиний илэг өвчлөсөн гэсэн үг. Тэгэхээр өвддөггүй. Тэгэж ингэж дарагдтал энэ төр өвдөдгүй. Илэг чинь аль талтай вэ? Бааруун талтай. Манай ээж ингээд нурууны энд ингээд байнга захтнаад ах ингээд тэр бол иргэний холбоотой юмш тарах нь. Яг нэг газараа ингээд захтнаад юм гэдэг. Хэсэгхэн газар. Хэсэгхэн газар. Яг үнэ. Яагаад гэхээр илгэнд цөс ялгарч яадаг. Цөс нь эдислөө нэвчих үедээ захтнаа өсгдөг. За. Тэгэхээр илэг өвчлсөн үед заавал цөсний гажиг илэрдэг. Тэгээ тэрнээс бид арсны өнгө шарлах, ногоорох хөнгөн үед захтнах мэдрэмжийг төрүүлдэг. Бүх биеэр захтнаад ирэх юм бол энд цөсний суваг дарагдсан, өрөвссөн, чулуужсан янз бүрийн тэмдэг байж болно. Цөсөө ахуулсан хүнийх яах вэ? Цөсөө ахуулсан хүнийх бол байнгын захтнаатай байна. Тийм үү. Яагаад гэвэл цөсний хадгаламжийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан л гэсэн үг юм. За. Ухамжтай юм. За хэрвээ илэг тал руугаа дарж халууд өгөж өвдсөн бол бүр нэлээд архав шсэн шинж тэмдэгтэй. Амьдралын хөвчлөг бүрэн өөрчлөхөөс аргагүй төрлөө гэж бодох хэрэгтэй. За. Тэгвэл илэгний хажуу талд байгаа нойр булчирхай. Энэ нь хоолыг эдсний өмнө болоод нөө хит өсөлтийн үед хит цадалтын үед өвчнөн илэрдэг шинж тэмдэгтэй. Хит өсөлтийн үед ихэвч халан ходоодны шарах, нарийн эдсний шарах, ходоодны өвчлөлтүүд илэрдэг бол цадалтын үед өвдөд байх юм бол энэ нойр булчирхайныг авч. Тэгэхэд маш хөнгөн тэгэж төсвөрлөж болох үс өвчин байдаг боловч нэгэнд цадсны дараа баг зэрэг хэглийгээр хүндүрлэх тийм үү. За нуруу дагаж майжуур хөдлөх баг зэрэг нурууноос хөлс гарах зэрэг шинж тэмдэг илрээд байвал за нойр булчирхай ер нь өвдчихлөө гэж бодох хэрэгтэй. Нойр булчирхайн дээр бид нар бол нөгөө хевлээ дарж өвдөлт хатуурсан тохиолдолд идэгшгүй гэж үздэг учраас тийм шинж тэмдэг дээр нь барихыг ирэх юм байна. Баг дээр нь барьж авах хэрэгтэй юм тий. За бөөр бол буй хөндрүүлдэг. Өөрөөр хэлбэл нөгөө нурууноос юм унжиж байгаа. Бүхсэн бие хүндрэх гэдэг өвдөлтөөр хамгийн түрүүнд шинж тэмдэг илэрдэг. Өөрөөр хэлбэл шээсн дүнээр ялгараа нь өнгө ховсон шээсний өнгө дээрээс нь нуруу хүндэрж байгаа мэдрэмж үүсгэн. Өөрөөр нуруу тасрах чагаа өгч явах юм бол энэ нэлээд хурц өрөвсөл шинж тэмдэгтэй байна гэж үзнэ. Ухамжтай. Бөөр өвдөж байгаа үед нэмэгдээ заавал давсаг өвддөг. Заавал хамтдаа өвддөг. Цистит чинь тэгэхээр бүр тамаатай. Өксөх замыг өвч. Өөр юм уу? Цистит болсон бол бөөр заавал өвдсөн байна. Өөрөөр хэлбэл шээсний сувгаар гадны биед өксөж давсхийг өрөвсүүлээд давсгнаас цаашаага бөөрний хавхлага орж бөөрний өрөвсөл үүсгэнэ. За. Тэгэхээр бөөр давсаг заавал хамтдаа өвддөг гэдгийг мэдэх юм байна. Эрэгтэй хүний хувьд бол бөөр давсаг манжин булчирхай хамт өвддөг. Манжин булчирхай нь төрөв булчирхай гэж ярьдаг. Манжин булчирхай. Ухамжтай юм. Нэг сувгийн бүрдэлүүд тэгээ хамтын зохицолгоо авч яваараас тийм байна. За тэгэхээр хүүхэд өвдөлт гэдгийг мэдэрч илэрхийлж чадах цагаас л яг яаж байна тийм үү? Яг юутай адилхан байна? Энэ гарын атгалтаас хэр хүчтэй байна, сул байна гэдгээр сайтар чагнал сургах хэрэгтэй л дээ. Ингэснээр бид нэр тухайн хүүхдийг одоо зөв өвчнөн илэрхийлж төдийчний зөв эмчилгэд ач холбогдолтой байдаг. Тэгэхээр эмчилгээг зөв байлгахын тулд оншилгоог зөв байлгах шаардлагатай байдаг. Оншилгоог нарийн илэрхийлэхийн тулд хувь хүний өвчнөө тодорхойлох чадвар шууд хамааралтай байна. Ухамжтай юм. Тэгэхээр алгайг нь баг боогоор нөгөө хүчтүүлэн атгаж
миний атгаж байгаа чиний өвдөж байгаагаас хэр хүчтэй байна вэ гэдгээр хэмжиж болно. Тэр нь үгсүг чанга атгахаар нөгөө өвчнөө анзаарахгүй болчвол төдий дайны өвдөлттэй байна. Тийм байна гэсэн үг. Одоо ингээд арьс хөрөхтэй өвдөлт байна гэдэг бол тухайн өвчин дөнгөж эхэлж байна гэж үзнэ. Одоо би чиний гарыг сул атгаж байна шүү дээ. Атгаагүй бол арьсаа өргөж байна. За хүчтэлээ би чиний махыг дарах хэмжээнд өвдөж байна. Энэ хэмжээнд өвдөлт тэнцүү байна гэдэг нь өрөвсөл өвдөж байгаа юм шиг. Одоо ингээд ясан тодгох хэрэгтэй өвдөлтөнд би тэр өвчнийг тандаж байна гэх юм бол энэ бол бүр гадны харь биеттэй заавал нэг хэсэг бүлэг эдээс өвчлсөн. 7-оос нэг 14 хоногийн хугацаанд одоо хэвтрийн дэглэм барих үс хэмжээний өвдөлтөн дээр илэрхийлдэг. Ясанд чинь тултал атгахад. За энд атгалтанд одоо дүүцүүлэхэргүй их өвчин байна гэх юм бол яаралтай тусламж авах хэмжээнд очижээ гихчлэг хэмжих нэ шүү дээ. Тэгэхээр энэ атгалтаар тухайн хүүхдэд өвчин нь хэрэг хөнгөн байхыг бас мэдхэд ач холбогдолтой болно. Ухамжтай юм. Хүүхдийг өвчнийг тодорхойлоход сурахад иви яаши гэд эрүүд өвсөд байх хэрэггүй. Хамгийн гол нь чагнаж тодорхойлохыг хичээлгэх нь өөрөө боловсрал юм шүү дээ. Ухаж байна. Ойлгосон. Яг нарийн тодорхойлоод бүртгэж авчаад дараа нь эрүүгээд өвсөж болно. Яг л эмчид хандасан танихгүй хүнд өвчнөө хэлэх гэж байгаа үед л хүүхэд бол асар сандралтай байдаг. Айж имээдэг учраас нөгөө эмчид анхаарах цэник нь өсөөд өөрийнхөө өвчнөд намчих нэ шүү дээ. Тийм ээ. За тэгээд эмч гэхээр нөгөө нэг зүү тариур нь бодогдоод тоонуур бомбонд бодогдоод тэр чинь өвчнөө илэрхийлэхгүй. Тэрнээс өмнө өөрөө одоо шинж тэмдгийг нь унших шаардлага эцэг гэхэд үүсдэг. Эмчид хандхаас өөрөө ерөөдөө тэмдэглэж бүх шинж тэмдгийг нь бүртгэж авчгаад тэгээ хандаад ингэж байсан ингэж шалгахад ийм байсан гэдгийг тайлбарлавал тухайн эмч цаг алдалгүй хүүхдийг эмчилэхэд ач холбогдолтой байдаг. Ер нь эмчийн өмнө ичих хэрэггүй гэдэг үгүй шүү дээ. Чи ямар ч буруу хийгээд эмч загалбал яана гэсэн одоо тэнийг бодлоодыг тэхэл тусам үр хүүхдэд алдахад төжиж хурцтай байдаг. Одоо залуу эцэг эхчүүдийн хувьд тийм үү? Хүүхэд нөгөө гашилсан суугаад хортлого авчихсан гадаа байсан янз бүрийн шавж залгигдсан эмтэрд хайхрамжгүй байдалтай замдуулахаас айгаад эмчид үннээ хэлдэггүй. Эннээсээ болж өөр хүүхдээ орчуулах юм чиг. Жаахан чанга гол. Танаа төхөөрөмж чинь юм байгаа би энээс илүү чанга ярихгүй. Энийг чангалдаг юм байна. Наа чи юм оролдоод нэмэргүй байх уу? Энэ сая дуу гарчихсан. Дуу чангаад нэмэргүй юу? Гаднаас үргэж өгөх дууг л чангална уу гэхээс миний үргэж байгаа дууг яаж чангалах юм? Энэ үү? Тэ? Байхгүй. Тэр өөртөө төхөөрөмжөл та нар тооцооч. Ийм л юм авч өгсөн юм байж. Яагаад намайг орлуулах гэдэг вэ? Энэ асуултуудыг унших уу та ахаад үргэлжлүүлэх үү? Оо хүний ярьж ирсэн юм сатааруулаад. За үлдсэний таянгаа. Манай сэскэр шараа. Чамд ярмаарэ гэдэг 17 байх юм. Тэгвэл сонсогдохгүй айгу сул орон дотроо би яг одоо ийшээгээ ярьж байгаа юм шиг хэлээр сонсогддоггүй байхгүй юу? Би ингэж л ярьж ирсэн шүү дээ. Тэгээд өмнөх төхөөрөмж чинь хүрэгдэг байсан шүү дээ. Гэхдээ энэ гэхдээ жаахан зайтай байна. Тэгэхээр баг зэргийн юу таах нь би хариуцлага хүлээхгүй. Тэгээ олон хүмүүсээс юу байна? Үгүй хариуцлага хүлээхгүй. Хэрвээ сонсогдож гин үү? Бичээрэй. За цусны чулуу бүгийн шидээр имжлэх боломжтой болов уу гинэ? Асуултууд нь хариулт асуугаад явчих. За ерөнхийдөө гол атга агуулга хилцэн тэгээд чанга яар гэж загинсан учраас. За энэ сэжгээс буюу сэтгэл зүйн үзэн ядалтаас үүдэлтэй эмгэгийг илэрхийлэх арга бий юу? Шинж тэмдэг нь арсны тууралт, хуурайшилт, захналаад илрээд байна. Үзэн ядалт төрүүлсэн эзнийг инэрх ямар ч боломжгүй буюу өршөөж уучлах хүсэл байхгүй байгаа гинэ. За сэжгээс өвднө гэдэг. Тийм үү? Сэжиглэх орчин өөрөө гадны биетээр дүүрэн байдаг. Тийм учраас тэр гадны биетийг яаж тосон авч анзаарснаас хамаарат биет хүртсэн хүртээгүй гэдэг сэтгэл зүйн үнцэг үүснэ. Ойлгож байна уу? Тэгээд сэжиглэх үед хүний биеийг цэник ундаг учраас
гэрлэн бүрхүүл сарничдаг. Тэгэхээр гэрлэн бүрхүүл сарничхаар яг хөө одоо гадны биетүүдээр гадны биетийн нэг биед наалдах чадвар өсөө илүү одоо тов тухтай болно. Наалдах чадвар өснө. Ийм юм. Тэгэхээр сэжгээс өвднө гэдэг нь ийм ач холбогдолтой. Энд гэхдээ арай өөр утгаар асуусан юм шиг байна. Сэтгэл зүйн үзэн ядалтаас үүдэлтэй юм гэх юм. За хүн нэг хүнийг чиглэсэн уурлах, бухимдах, үзэн ядах, хорсох гэх янз бүрийн сэтгэл одоо цэнийг ялгаруулснаас болоод өөртөө бас өвчнөд байдаг. Дархлаа унахгүй. Үгүй юу? Унахгүй. Энд дээр дархлаа унахаас илүү бодис шүүрл алдагдаж байна. За. Ерөнхийдөө үзэн ядах, уурлах гэдэг чинь тулааны шүүрэл ялгарч яадаг шүү дээ. Тэгэхээр байнгын тулааны шүүрэлтэй яваад байхаар булчингийн хатангашилт өртөждөг. Ойлгож байна уу? За. Тэгэхэд маш их хэмжээгээр өөрийнхөө нөгөө эрчмийг задалж байгаа учраас шин дижилийн дутагдалд ороод ирнэ. Урт хугацаагаар ийм өндөр одоо эрчмийн зарцуулалтаа яваад байхаар бүх эдээс нь ядаралт хүрнэ. Тэгээ ядарсныхаа дараа яах вэ? Хөвчлөл эхэлнэ гэх юм байна шүү дээ. Огомжтой юу. Мэдрэл уур уцаарын үед 2 дахин ядардаг бол үзэн ядалтын үед 4 дахин ядардаг. Тий. Тэгэхээр энэ үзэн ядалтаас үүдэлтэй мэдрэлийн өвчнгүүд их хвчлэн ноёлдог. Тэгэхээр нөө мэдрэлийн шүүрэл хэдий ч нэ идэвхчин төдий ч нэ арьс болоод одоо нөө бочирхайлаг эргэтнүүдийн ялгарлыг идэвхжүүлдэхин хувьд тэр чинь бид маш их хэмжээний шүүрэл бий болоод ялгаруулах шаардлага гарна. Тийм үү? Тэгээд тэр ялгаруулалт өөрөө хэвийн төвшөнөөс одоо урт хугацаагаар бид үзэн ядалт ч урт хугацаагаар хоримтлагддаг учраас гаралт үүсгэх учраас сувгийн бүглэрд үүсгэдэг. Сувгийн бүглэрдээс болоод бочирхан өвчнүүд бий болдог. Тэгэхээр уурлалт, бухимдал тэр нэг тулааны шүүрэл бид их дуудаан хадгалагдах нь булчирхайн бүх төрлийн өвчин бий болгодог. Тунгалгийн булчирхайн хорт халдвар үүсгэдэг юм байна. Уурлахгүй л ах хэрэгтэй минь. Түрүү энд юу болсон юм? Тайлцсан. Уурлахгүй байх хэрэг. Уурлахгүй байх гэдэг чинь өөрөө утгагүй зүйл. Зөвхөн уурыг тайлаж тэрийг номогдоход сурах ёстой юм. Яаж? Тулалдах хэрэгтэй. Нөгөө нэг өөр амьгүй зүйлтэй. Яг үнэ. Өөрөөр хэлбэл тэрийг бид нэр зарцуулчих юм бол тэр нөгөө нэг бохирдолчин бие хадгалагдахгүй шүү дээ. Тэгэхээр нэг идэвхтэй сад хөлсөө алдна гэдэг чинь тэр одоо бүх эрчмийг задлах бас нэг сайхан арга шүү дээ. Хөлсөө садартал барилдлаа гэн тэр чухал ач холбогдолтой зүйл байгаа юм аа. Нэг хүн хардалт гэдэг өвчнөөс болж арьс нь алаг ирээн болж алга болсон гинэ гин. Тийм юм байх уу? Хардах чинь болохоор харамлахын сэтгэл зүй. Харамлна гэдэг нь айдсыг үүсгэдэг. Айдсын сэтгэл зүй гутралыг үүсгэдэг, цөхрлийг үүсгэдэг. Тэгээ цөхрлөгөөр хүний тархины болоод бие эдийн холбоос тэр чигтээ ундаг. Тэгэхээр салангад болсны үүдээснээс маш сонирхолтойгоор өвчин гарч ирдэг. Гүр яг тэр гэх юм тэмдэггүй. Сонир юм байна. Тулааны үед бол булчирхан өвчин идэвхждэг бол одоо нэг цэник унснаас болоод бүр ямар ч төрлийн өвчин илэрч болно. Яг нөгөө дархлаа модалт ч юм байхгүй. Эмнэх аргалагын сая хэлцээ. Тэгэхээр нөгөө биед болож байгаа сэтгэл хөдлөлөө танаа гэдэг байгаа юм. Тийм байна тий. Учир чинь одоо энэ хичээлийг хийгээд байгаа учир чинь чи тэр эрчим юунд зориулагдсан сэтгэл хөдлөл вэ гэдгийг мэдээд төсөөтэй зүйлд эрчмээ задлчих юм бол хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой. Тэгэхээр та нарч канашин дэржээс явуулна үлгэр авах хэрэгтэй шүү дээ. Яг үзэн ядсан хүнээ Google-дээ болгож зодоод байдаг шүү дээ. За тий. Тэр чинь өвнөө биедээ шүүрлэх хэмжээгээр хоримтлахаас сэргийлээд адилхан тулаан үйлдэх гэж байгаа учраас тэр нь чинь шүүрлчин задарна шүү дээ. Харин би түрүүн тэрийг бодчихсон. Зургийг нааж агаад чулуу шидэд. Яа, гэхдээ бүр ингэж хөлсөн асгартай. Биеийнхээ тамирыг одоо бүрэн гаргаж одоо тулаан үүсгэх юм бол тухайн одоо ялгарч байгаа шүүрлээ номогдох боломжтой. Тэр ч яг хуу хин нэгэн хүнд бүр үзэн ядсан ч юм уу төвчж ядсан үед зүгээр богино хугацааны нэг юм уур хүрхсэн нэг юм байдаг шүү дээ. Тийм нөхцөлд яах вэ? Уурлал хашгирал уур гаргачаал тэгээд яг хуу яг нөгөө нөхцөлд нь гаргах боломжгүй гэсэн хадгалж байгаа өөр газар гаргачих болно шүү дээ. Тийм үү. Тэр үедээ өөрөө барьчаад уу? Тий. Тэр чи сурах хэрэгтэй байна. Цөсний чулуу бүүгийн шидээр имчлэх боломжтой юу гинэ? За наадах чи нөгөө бүлгийн асуултанд орно. Нөгөө төхрөө орчих нь тий.
Тархины даралтай хүн татна гэдэг нь яасан гэсэн үг вэ гэнэ. За нөгөө тархины даралтай хүн татна гэдэг нь тархины хэд цэнэгжилтийн уламаас бид тийм үү цахилгаан гүйдэл үүсгэж байгаа юм. Эннээс болоод таталтай гэж байгаа. Та нар тохин цохилгатай л адилхан мэдрэмжийг авч байгаа. Тэрийг тэгээ яаж хэмжлэх юм? Яг тэр цэнийг унах шаардлагатай байхгүй. Таталтаар ч нөгөө бүх эдэс рүү цэнгээ дамжуулаад багч гэсэн цэнгийн уналтыг тарих аваад байгаа юм шиг. Түр зур ингээд тайвширч намжаах үйлдэл юм шиг тий. Тэм бөөгнсөн байгаа юмыг царнаж тий. Тэгсэн ч гэсэн голомт тэр нөгөө нэг өвдөлтийг намдаахгүй бол энэ нөгөө цэнийг хуримтлал тэгээд тэрнээсээ болоод биелүүгээ цэнгээ дамжуулах идэвхтэй үйл ажиллагаа байнга болоод байна гэсэн үг. Тэр анхдагч голомтыг л эдгэх шаардлагатай. Тэрний шалтгааныг нь таньжааж эмчилгээг нь хийж өгнө гэсэн үг байна тий. Тий. Нурууны өвчин, бөөрийн өвчин яаж ялах вэ гинэ. За нурууны өвчин бол өөрөө үйт холбоосоос үүсэлтэй өвчин учраас нурууг хөдөлгөхөд танигддаг. Бөөрийн өвчин бол дотор хэвлийд байгаа өвчин учраас хөдөлсөн ч ялгаагүй гэдгээр ялгаатай. Хөдөлж байгаа хөдлөхгүй байхад өвдөж байгаа. Хөдөлөхгүй байхад тийм үү. Өвдөд байгаа бол бөөр. Хөдөлсөн ч ялгаагүй өвдөж байвал бөөр. Хөдөлгөхөр хит өвдөх өвчин намдах зэрэгээр одоо нэг хариу үйлдэлүүдүүлээд байвал нурууны өвчин. Судар уншихад заримдаа магна хэсэг өвддөг. Өвдөж байгаа мэдрэмж төрдөг. Энэ ямар учиртай вэ? Мэдрэмжээ сайн танихгүй учраас өвдөлт гэж нэрлээд байна гинэ. Нөө хит цэник. За хүн чинь магна хэсэгтээ ой уухын дурсамжийн хэсгээ агуулдаг. Тэнд хит цусны эргэлт үүсгэн. Тийм халуун дүүгэх чинэрх мэдрэмжийг төрүүлдэг. Бас нэг санах гэх магнагаа майждаг. Энэ үед ч гэсэндээ адилхан тийм чинэрх цусны эргэлт идэвхтэй хөдөлгөн үүсдэг. Тэгэхээр нэг хэд цусны эргэлтээ мэдэрч байгаа үйл явц жинхнээс өвдөлтөө гэдгээ ялгах хэрэгтэй. Дээр үе тархинд үүссэн уйлахыг яаж ангаадаг байсан бэ гэнэ. Би тэрийг ярихгүй. Ягаад гэвэл та нар яг ямар төрлийн уйланхаа вэ гэдгийг таниагүй байж хоёрын хооронд аргаар эмчлэх учраас эмчилгээ ярихгүй. Ягаад бол та нарын яаж бодолдгийг хэтэрхий сайн мэддэг учраас хэнийг аваачиж тийм үү тархины усан уйланхаа юу, цусан уйланхаа юу, хавдар руу, хорт хавдар руу гэдгийг ялгаагүй байжаад юу төршиж байгаа бол гэж айж байна. За халуураад ирвэл шууд хүүтэн усанд юм уу гадаа цастаа байвал бие угаадаг энэ зөв арга мөн үү гинэ. За биеийг хүүтнээр тийм үү цочирдуулахын дархлааны хэсэг асар хурдан хугацаанд идэвхжүүлдэг. Харцанд орохтой адилхан. Харцанд орохтой адилхан. Тэгээд биеийн одоо нэг дулаан унахад цусны эргэлт саарч тийм үү тухайн хэсгийг нөгөө тэжээлгүйжүүлэн устгах хугацаа өгдөг. Тэгээд ач холбогдолтой байдаг. Ухамжтай юу. Тэгэхээр бид тодорхой хэмжээний цусны эргэлтийн алдагдал үүсгэн тухайн амьтыг өлсгөхийн үүдэлтэй юм байна. Өөрөөр харь биетийг өлсгөн гэсэн үг. Тэгээд өлснөө дараа бие хэвийн дулаандаа очихдоо дархлааны хит урсгалтай байх учраас тухайн өвчин идэх тийм нэг халууралт юунаас шалтгаасан байсан хамаагүй адилхан юм уу? Адилхан. Энэ бол зүгээр түгээмэл хийж болдог арга юм. За. Нэг хэсэг. Тэгээд тэр шинж тэмдэг хэмжилж байгаа үстэй тий. Бүр халуун гэдэг бол заавал өрөвслийн шинжээс үүсдэг. Хариу үйлдэл. Өрөвсөл байхгүй, гадны биет байхгүй халуурал үүсдэггүй. За. Ойлгож байна уу? Тэгэхээр халуурч байгаа бол чиний бие дотор хариу биетэн байна л гэдэг ойлгох хэрэгтэй. За. Ухамжтай. Харин хаана байгаа хариу биетээс ямар төрлийн хариу биетээс үүсэж байгаа халуун бай гэдгээс хамаарна. Тийм үү? Биеийн хэм нэг үл ялыг нэмэгдэх бол ихэвчлэн одоо нэг хөнгөн одоо цочмог бус гадны биетээс нөлөөдөг. Маш хүчтэй хурдан халуурах юм бол тэр нь маш хүчтэйгээр чиний олон эдэс одоо нэг хариу биетэнд эзлэгдээд байгаа учраас цочмог халуурах шин чанар байна гэсэн үг. Тэгэхээр халуурал чинь дотроо 10 гаруй янз. Тэр халууралтаасаа болоод яг ямар төрлийн халууралт явагдаж байна 3 хоног ажаад халууралтын хоорондын идэвхжлийг харуулж байгаад юуны өвчин бэ гэдгийг оншилж болдог. Нөгөө нэг халуурахаараа даардаг нэг хэсэг заримдаа халууцдаг нэг хэсэг тий. За дотор хэсгийн халууралт байж болно, дотор халуун байж болно, бүх биеийн халуун байж болно. Энэ гуравчин хүртэл ялгаатай өвчнүүд байдаг. Тэгэхээр халууны идэвхжих хугацаанд тогтмол цагт халуураад байх юм бол одоо нэг төрлийн өвчин. Халуун нь өгсөөл унаад байх юм бол тахлын шинжтэй. Тийм үү. Туйлдуулах халууралт буюу баг багаар халуурлж хоол унданд дуршгуулах юм бол хоолны замын өвчний халуурал.
Шээсний замын халуур бол ихэвчлэн шөнийн цагаар илэрдэг. Шээс ялгаруулахгүй үедээ. Эдийнхээ 50 цаг үедээ халуурдаг. Тарих мэдрэлийн нуусны шугамын халууралт бол тийм үү. Илүү ачааллын үед халуурдаг. Бодод сэтгэх цахилгаан зэнийг идэвхжүүлэх үед халуурдаг. Гэдгээс хамаарат яаж халуурж байна гэдг нь юу өвдөж байна гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр 3 хоногийн халууныг нарийн бүртгэж авах нь чухал. Тэгэхээр тэр үедээ тохирох хэмжлэгээ хийн үстэй. Халуун буулгах хэмжлэгээ хийж хэм бол тахлын үед өөхч аюултай. Тийм үү. Тэгэхээр шууд халуун буулгах өвчний татгалзаж тийм үү цочмог халууралт буюу өндөр халуунаар тийм үү 4-өөс олон цаг байх юм бол яралтай хариу арга хэмжээ ав. Өөрөөр хэлбэл халуун буулгахгүй бол болохгүй. Бага зэргийн халуун үүсэх юм бол даруй одоо нэг арга хэмжээ авахын оронд бүртгэл хийснээр дээр. Тэгснээр илүү одоо үр дүнтэй хэмжээлгэнд хүрэх боломжтой. Одоогийн нөгөө бидний халуун хэмжигчээр тэр чинь 37 болоод ирэхээр л ер нь бүлээрээ тэхэллээ гэж. За тийм бүлээрнэ гэж байгаа. Тэгээ бүлээрлэлтийн үед бол хэмжээд 3 хоног ажилласан дээр. Гэхдээ бас нөгөө эмчтэй харилцаж тэгэж байна, ингэж байна гэд тийм үү. Бусад шинж тэмдгүүд дээр хавсран хэлэх ёстой. Шингэн уулгадаг нэг арга тэрийг бол хэрэглэн тийм. Тэр шингэн уулгалт бол зайлшгүй хэрэгтэй. Ухамжтай. Түүнээс халууны эмлөө яаран гүөх нь цочмог халуурлын үед л байх ёстой гэдгийг битгий барт. Цочмог гэхээр одоо 39-оос дээш 40. За 39-оос дээш. Тэгээд эсвэл 38, 37.6, 38-таагаар 4 цагийн турш халуурсан. За. Гэдэг нь. Ерөөсөө дундын засварлагаагүй халуурал байх юм бол энэ цочмог. Эсвэл хит өндөр богино хугацаанд халуурах хоёр ч цочмог халууралж шүү. За. Тэгэхээр иймэрхүү зүйлээ мэдэж нөгөө өвчний шинж тэмдгээ таних байх нь өөрөө эцэг их хүүхдээ аль алинд нь чухал мэдлэг юм шүү дээ. Ухамжтай. Тэгээ иймэрхүү зүйлээ сайн мэдэж байх юм бол нарийн мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авах зөв эмчлэг үр дүн гардаг. Тэгэхгүй дийлэн хүн эмчэд одоо буруу гэхэд туршилтаа болоод байна шүү дээ. Тий. Толгой талж өвцсөн үед нүдний хурхагаар өвддөг юу нэх вэ? Түрүү хэлсэн баха тий. Яа ухамжтай юу? Өөр нэмэлт асуулт байна уу? За. Түрүүч сэжиг ярьж байгаад үсэрсэн. Сэжигэн дээр ойлгоцсон уу? Тэгэхээр хүний зан гараа шиг бүр ад жаргалтайж байсан, гоны гутралтай байсан. Заавал ихэлсэн бол төгсөх шаардлагатай байдаг. Тийм үү? Сэтгэлийн хөөрлийг заавал баярлаа гэдэг үгээрээ төгсгөх шаардлагатай болдог. Баярлалаа гэж хэлэхгүй бол тэгээд тэр өөрийгөө хохироочих юм тий. Тэнд биеийн шүүрэлчин эдвэгцэн. Заавал хариу үйлдэл хийхгүй бол тэр чамаас нэхэлтэй байдаг. За. Тэгэхээр нөө зан ааш үргэлж чамаас үйлдэлийн нэхэлтэй байдаг гэдгийг хизээж битгий мартаарай. Ойлгож байна уу? Тэгэхээр ууралсан бол тэр уур ямар зүйлд зориулагдсан зан ааш юм бэ гэдгийг ойлгоод хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай. Завх татах нь бас булчирхаалаг эрхтний үзэгдэл мөн үү? Мэдрэлийн ядаргаанд орсон юм шиг байна. Хүмүүст их тохиолддог юм шиг. Булчингийн таталт бол цэвэр мэдрэлтэй хамаартай байдаг. Энэ завхны булчин уу, амны булчин уу, мөчтийн булчин уу, ийс хамаарад чиний мэдрэл тогтолцоонд асуудал гарчээ гэсэн үг шүү. Уйлах үед эрчмээ задлж байгаа хэрэг мөн үү гинэ уйлах нь. За, уйлна гэдэг нь тийм үү? Цусны усаа гадагшлуулж байгаа үйл явц. Цус алдагтай адилхан зүйл. Уйлах чинь тэгэхээр дэмий ууч тарч байгаа юм. Биеийн хувьд тийм. Тэгэхээр их хэмжээний нулимс алдна гэдэг нь цус дутагдлын шинжийг үүсгэдэг шүү. Богино хэмжээнд уйлах нь эрчим задралт мөн тархийг сэрүүцүүлэх нэг үйл ажиллагаа. Хэрнээ их урт хугацаанд уйлах юм бол цус алдалтай адилхан хариу шинж тэмдгийг авдаг шүү. Огт уйлдаг хүн яах вэ? Муу юу? Огт уйлах муу юу? Тэгэх юм бол тархины хэд халалт тархины суурийн хавдрууд үүсдэг. Бас огтуйлахгүй байж болохгүй. Ямар нэг шалтгаан гаргаад уйлж явах хэрэгтэй гэсэн үг. Тэрийг барих шаардлагагүй. Ер нь уйлах мэдрэмж дээр барихгүйгээр богино хугацааны идэвхтэй уйлалт хийж исэн дээр тэгжээж ирүүл байдаг. Гэр хүн байлаа гэд нулимсгүй байх үзэгдэл хэрэггүй. Гэхдээ юу гэдэг 25-аас дээш тооны нулимс гаргаад хэрэггүй. Дусал шүү. Кино үзээд уяраад уйлах энэ төр бол байх. Хэдэн тус гаргачих юм бол тэгээд. За яг тэр үед нэг цоожлоод нулимсаа катах үе байдаг. Ингээ шар гозоогоод эсвэл гомдоод гэхдээ муугаа үзүүлэхгүйгээд хураачхаад хадгалцдаг.
Тэгэхээр энд цусны бохирдол үүсчихдэг. Тэгэхээр тэрийг гадагшлуулахын тулд буцаагаад ойлгох шаардлагатай. Тэгэхээр тэрийг нөгөө кино үзээд болтойгоо нөгөө мөчөө бодож дахиж бясалгаж байгаа чамаагүй ойлгох шаардлагатай. Би тэгж ганцаараа их уйлдаг л да. Тийм учраас бардам ир хүртэлх наслах би бололцоо байсан. Сайхан ганцаараа байж байгаа л уйлаад очих юм шүү дээ. Тий, яг нөгөө нөхцлөө бодож байгаа гэж жагаад уйлждаг байхгүй юу? Илэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн юуг илүү анхаарах вэ гэнэ. За тэр чинь ястай мэдэхгүй хүн нэг хүн дотор бах тий. Нэг хүн дотор хоёр хүн амьдрахыг би сайн мэдэхгүй. Тэгэхээр наадгаа чи янгаах ухаанаас хөөн тооцож олсон дээрээ. Халууралтай холбоотой биеийн эсэргүүцэл халуурахаар илэрх үү гинэ үү? Халууралтын үед биеийн баг зэргийн халуун бүр халуун усанд ороход хүртэл дархлааны идвэгчдэг. Оо за. Ойлгож байна. Тэгэхээр нөгөө би зараагаад байна гэх үед чинь бид нар ч нөгөө нэг хамрын халуун утлаг эсвэл халуун чугаалууны угаалга эсвэл халуун онгоцонд хэвтүүлэх гэдэг үйл ажиллагаа хийдэг штеп. Тэгэхээр би халуурч хариу үйлдэл үзүүлэхээс өмнө гаднаас яг ижилхэн халууны үйлдэл үзүүлэхээр тэр дархлааны сэтэлжих гэдэг үйл явц чинь болчдөг юм. Хүүхдүүдийг бид нар чинь жаахан өвдөд ирэнгүүт сайхан халуун бүлээн шүлэнд оруулчихдаг штеп. Энд чинь дархлаа сэргийж байгаа. Нөгөө яг хүний бие халуурахтай адилхан үйлдэл байдаг юм аа. Тэнгэр муухайхаар ясны гэмтэлтэй хүний бие хямардаг. Энэ тохиолдолд яах ёстой вэ? Суурьтай эдгээг үед тэгдэг. Өөрөөр хэлбэл хангалттай бүрдэл торлог нь үүсээгүй яс янгиндаг. Өөрөөр хэлбэл тэр хүн ясаад итгэх тижээлийн дутагдaltaй л байна гэсэн үг. Бүрэн итгэлтэй бол янгихгүй бол яс тэтгэх эмчилгээг тийм үү махан одоо нэг борооны үе хүртэл хэрглэжээд тэрнээс хойш алдчихаар ийм шинж тэмдэг илрээд байдаг. Тэгээд юу яадаг вэ? Ясны хугарч чинь ууралсны үед бас янгиндаг. Яг бол уурлах үед нөгөө биеэс ялгарч байгаа нөгөө шүүрэл яс ангижрүүлэгч учраас тэгэж яс ангин болдог. Тэгэхээр бүрэн төлжөөг үгүй л шинж. За энэ нурууны мэдрэл дарагдалт хамгийн хүчтэй өвдөлт мөн үү? Үгүй. Нурууны мэдрэл дарагдалт бол ердөө 2 дугаар зэргийн өвдөлт. Гэхдээ хор уршигын хувьд өндөр хэрнээ өвдөлтийн хувьд ердөө л 2 дугаар зэрэг. Өөрөөр хэлбэл чанга атгах, булчингийн мэдрэл үүсгэх атгалтын хэмжээний өвдөлт байхгүй. За энэ бол түрүү хариулсан юм явж байна. Сэтгэл өвдөлтөөс болж турж идэх сонирхолгүй болж амьдрах хүсэлгүй болж байсан. Сэтгэлээ яаж идгэх вэ гэн. Түрүүн бас нэг сэтгэлийн өвдөлт гэж хүмүүс бас асуугаадсэн. Тэгэхээр хэлсэн шүү дээ. Хүний сэтгцийн олон үйл ажиллагаанууд тийм үү зорилттой үйл ажиллагаагаа үйлдэлээ хийгээгүй үед өвдөлт гэдэг буюу шүүрлийн дарангуйлалд орчдөг. Тэгэхээр энэ их хэмжээний бохирдол чинь биеэр эргэлдээ л байдаг. Тэгэхээр чи ийм ханамал зүйл дээр нэмэлт одоо бодис авахгүй гэдэг хүн хоолны дуршил алдсан шүү дээ. Ойлгож байна уу? Өөрөөр цус утган учраас нэмэлтээр хоол идэж цусаа бүр булангуртуулах дурггүй болчихдог. За. Ойлгож байна. Тэгвэл сэтгэлээ дагаал үдэхгүйсэн дээ. Юу? Хоол идмээргүй ялгаруулаач. Яг яагаад анх бухимдаж тэрнийхээ уул шалтгааныг олох юм бол учир нь олдох юм байна тий. Уул шалтгааныг олохгүй бол ядаж ихлэ хөлсөө гаргахаас ахуулаад тэр шүүрлүүдийг гадагшлуулаа. Тэгэхээр наадах чинь нөгөө цуснаас чинь нөгөө энерги чинь ялгараад бохимдлууд чинь ялгараад ирэх тусам хөнгөлөгдөн. Тэгээ хөнгөлөгдөхөөр чинь хоол идэх дуршил гарна. Нөгөөдгөр булчирхаан ажиллахгүй үед хэд идэх дуршил чинь гарна. Яг нөгөө сэтгэлийн дохио илрээд цусаа бохирдуулах шүүрэл ялгарх ёстой шүү дээ. Гэтэл нөгөө булчирхайд нь хоол хүнс байхгүй үед нөгөө тархины дохио яваад байдаг. Шүүрэл ялгараач. Хүчтэй болооч гэх. Гэтэл нөгөө булчирхаанууд хоолгүй учраас цолцоо. Тэгэнгүүт их хідэн. Тэгэхээр сэтгэлийн нөгөө хит идэлт хит идэхгүй болох гэдэг чинь ингэж гардаг. Сэтгэл зүгөө ер нь өөрөө зохицуулж явах, удирдах хэрэгтэй болох нь. Тэр шиг тэнийг бити яриад бай. Тэгэхэд юу гэсэн үг юм? Зохицуулах биш. Яг хөө төр хугацаанд давсгасаж яг зорилттой үйлчлэлийг нь хийжээ гэдэг шүү дээ. Энэ нөхөр тэгвэл юунаас болж амьдрах хүсэл болсон гэж таарах уу? Яг тэрийг надад олон том дэлгээд авах хэрэггүй шүү дээ. Гэтэ энэ хүн өөрөө хамгийн сайн мэдж байгаа. Тийм биз? За энд ингэнэ 30 жил унас татаж байгаа хүн байна. Ерөөсөө идгэшгүй өвчин юм уу? Ангаах ухаанаар явахаар тайвшруулах үйлчлэгээтэй юм хөөс өөр эмчилгээ хийхгүй байна. Байнгын юмусаар байгаад байнгын манаралттай оюун ухааны чадамж маш муу болцоо. Үздэг хардаг хүн бөө болох ёстой гинэ. Энэ дээр буур зөвлөх боломж байна өө гэж. Хэрвээ
чиний нугас болоод тархинд тийм үү? Таталтын үед чиний нугас болоод тархинд дөрвөлтийн шин чанартайгаар шалбархай бий болоод тийм үү? Тэрнээсээ болоод байнга чиний мэдрэлийн эс тэр шалбархаагаар цэнийг алдаад байгаа бол нэг төрлийн таталт гарна. Энэ үед чи бөө болохгүй нь хамаагүй одоо мөнхийн өвчнөд болж байгаа маа. Энэ бол ослын дараах таталтын өвчтөй хүмүүст хамаатай. Төрсөн цагаасаа ямар нэгэн битүү шинж тэмдгээс үүдэлтэйгээр таталт байгаа юм бол тэнд чинь онгодын цэник чиний биед дасгахгүй байгаагийн үзэгдэл гараад байна. Тэгэх юм бол дасгахын тулд бөө болох хэрэгтэй. 3 дугаар шат нь чи багада минэн өвчин тусаж байсан бол тухайн биет мэдрэлийн эсийг идчихдэг учраас тийм таталтын шинж тэмдэг үүсгдэг. Энэ нь бол бөөтөө огт хамаагүй. Тэгэхээр 3 янзын таталт байна. Таталт болгон бөөтөө хамаатай биш. Таталт болгон бөөтөө хамаатай биш. Зүгээр ямар ч шалтгаангүйгээр мэдрэлийн эс бүрэн бүтэн хэрнээ эрүүл гэж гарч байгаа мөртлөө татаад чи энийг одоо мэдрэлийн эс бүрэн бүтэн гэдгийг нөгөө тархины цахилгаан бичлэгээр шалгаад үз. Тархины цахилгаан бичлэгээр тэгээ нөгөө хурц цэник алдалтын шинж тэмдэг гарахгүй л байгаа бол бөөдөөрөө очиж онгод онцолоо. Тархины цахилгаан бичиг чинь цэник алдалттай гараад байгаа бол уучлаарай энэ бөө болсон чи таталттай чигээрээ явна. Эсвэл бөө болъё гэж хичээгээд чамд хийж очихгүй гэдэг асуудал байгаа шүү. Ямар ч үед халуурдаггүй хүн байдаг энэ зүгээр үү эмгэг үү гинэ. За ямар ч үед халуурдаггүй хүн бишээ чи өндөр дархлаатай хүн. За энэ хий гаргах, биеинд байгаа хий гаргах гэж байна. Сарын тэмдэг өвдөлтөй ирэх. Энэ мэдтийг бол асуусан байдаг хүн байлгүй дээ. Гормоны өөрчлөлтийн шалтгаан юу вэ? Удамшлын чин чанартай юу? Энэ дааврын өөрчлөлт. За надад ч мэдэхгүй учраас алгасчээ. За Нира хүүхдийн 5 сартай хүүхдийн баасан хатаад байдаг үнэний сууж байгаа шин төрсөн үнэний сүү нөлөөлөх болов гэнэ үү? Их хүрийн судар дээр энэ бичээтэй байдаг шүү дээ. Нира 5 сартай хүүхдэд үнэний сүү уулгадаг. Уулгах юм бол баас гатна. Хэд чихэрлэгийн молованаас гэдэсний гөрүүлзэх хөдөлгөн алдарна. Энэ чинь нөө их хүрийн судар дээр байдаг шүү. Төрсний дараах гаммын тухаас байгаа ах тий. Гормоны өөрчлөлт төрөө. Ингээ эрүүл мэндэ болохоор намайг эмч болгох гэж оролдсон. Харин тэгж би зүгээр та нарыг өвчнөн эхлээд ярьж сурах гээд байгаа юм. Яриа сурцсан үед манай одоо цагийн домчноор онгод болсон домчноор аль нь та нарт тусыг хөргөн. Та нар тусламжийг авахын тулд эхлээд над өвдөлтөө ярьж сур. За чээсээр эмчлэх нь зөв үү гинэ. Одоо энэ зөндөө асуултууд байна. Хадуураад явчлаа. Хадуурчлаа хэрэггүй. За залуугаараа буурсан болсон юм. За энэ ингээд өндөрлөө. За тэгэхээр энэ өвчнөдтэй холбоотой, өвдөлттэй холбоотой лайв дээр ингээд хитрхээ их юу байгаа даа. Шинж тэмдгийн асуултуудыг асуугаад байна. Энэ шинж тэмдгийн асуултуудыг хэлэхгүй. Хамгийн гол нь өнөөдрийн одоо хичээл маань хүүхдээ багаас нь бас өөрөө ямар нэгэн өвдөлттэй яг шинж тэмдгээр нь хэлж сураач гэсэн ийм зүйлийг гол нь хүмүүс тайлбарлахаар хэлсэн юм аа. За тэгээд жишээлбэл одоо миний амьдралд бас энэ тохиолдож байсан. Одоо манай хүү баг хүн маань ингээд гид зүвдөд байна ингээд хэлж байгаа. Тэгэхээр гид зүвдөд байна гэхэлэр би ойлгохдоо бол ингээд гүйлгэж ийн гэж бодно. За гидсэн өвжиж байгаа болохоор гүйлгээд ямар шингээ алдаад байгаа юм чацаг алдаж ийн гэж бодоо. За ийм уу гэд хахасаа ахта бас хэлэхлээр нөгөөх нь за яасан бэ гэд гидсэн юм өгсөн байгаа байхгүй. Гих мэтэр зүйлүүд гэтэл дараа нь одоо хүүхд маань нэг 2 өдрийн дараа маш хүн дээр өвдсөн. Тэгэхэд тэр маань яасан гэхээр мухар олгоод заад гидсэн өвж байна. Тэгэхээр хүүхэд өөрөө яг яаж өвдөж байгаагаа мэдэхгүй учраас гидс өвдөд байна гэж хэлдэг. Гэтэл нөгөө гидсний өвдөлт маань өөрөө маш олон янзын төрөл байдаг байна. Гэтэл бид нэр өөрсдөө бодохдоо гидс өвдөлөөр зарим нь баасанд хатцсан ч юм уу гэж бодно. Эсвэл цацаг алдаж ийн л гэж ингэж бодох жишээтэйгээр хүүхдээ ингээ улам хүндрүүлдэг юм байна шүү. Ийм учраас өнөөдрийн одоо гол хичээлийн гол зорилго маань хүүхэд гид өвдлөө гэхэд яг яаж өвдөж гин, хаана нь өвдөж гин, хэдийн хугацааны хэмжээгээр өвдөж гин гэдрийг энийгээ ингээд зөв хийж чадах юм бол бүгдөө хүүхдийн өвчнийг хүндрүүлэхгүй, өөрхөө өвчнийг одоо бас хүндрүүлэхгүйгээр ийм оншоо ихний ээлжинд тогтоох боломжтой маа гэдгийг одоо анхан шатны зүйлийг тайлбарлаж хэлж байгаа маа. Тэрнээс бол одоо бүх одоо өвчин тэнд ингэж өвдлөөгөө тэгэхээр судсын барайгүй биеийг үзээгүй байж
шууд одоо тийг ингээд зөвлөгөө өгөх юм бол энэ бол худлаа болдгоо. Энд бичсэн ном болон янз бүрийн зүйлээс ингээд тэр одоо нохоо шүү энэ сайн гэсэн ингээд их хэмжээгээр уух ч юм уу. Эсвэл тэр жимсэн сайн гэд энэ гусны модны шүүсэн сайн гэд их хэмжээгээр ингээд уугаад байх юм бол яг хуу хитрэн гэж юм байдаг. Альва юм ч гэсэн хор гэдэг ингэж анхаарч явах хэрэгтэй байдаг. Ийм учраас бүгдөө юугаа асуултаа одоо зөв тавих хэрэгтэй байгаамаа. Бидний одоо гол зорилго бол яг өвдөж байгаа өвдөлтийг өөрийн биед мэдэрч байгаа одоо сэтгэл зүйн хөдөлгөөн тэгээд мэдрэмж тэр булганыгоо монгол үгээр нь зөв тайлбарлаж хэлэх одоо сурцгаая гэсэн одоо юм уриатай байгаа. Тэгэхээр бид нэр илүү цагаар гарах юм бол ийм өвдөлтүүдийг жишээлбэл хатгаж өвдөж гин үү, ингэж лувшиж өвдөж гин үү, эсвэл одоо ингээд доошоогоо татж байгаа юм шиг унжиж өвдөж гин үү гэд энэ мэтэр зүйлүүдийг бүгдөө хэлж яриуд сургая гэсэн ийм л одоо лайвыг хийсэн юм аа. Тэгээд энийг одоо хэрэггүйгээд авч үзэх юм бол маш аюултай. Одоо манай хүүхдүүд тэр өвдөлтийг нь бид нэр буруу ойлгосноос хүүхд минь өөрөө өвдөлтөө буруу тайлбарснаас болоод цаг удаа их алдснаас болоод буруу хүнд хэмжээний одоо хагалгаанд орж исэн. Одоо амиа алдах хэмжээний хагалгаанд орсон шүү. Тэгэхээр энд ягаад гэвэл өвдөлтийн талаар заавал одоо онгодуудын бас яриулж өгөөч. Одоо над чиг бас ийм алдаа битгий гаргаасаа гэсэн үдэн дээрс өнөөдрийн хичээл дээр энэ өвдөх тухай таад нь ярьж өгөөч. Өвдөлтийг заавал хүмүүст ингэж тайлбарлаж оруулж өгөөч гэж ингэж оруулсан байгаа шүү. За тэгээд дараагийнх нь асуултыг хариулна. Одоо ингээд амралт хэллээ. 10 минутын дараа дараагийн асуусан асуултанд хариулна. Гэхдээ өвчний талаар ярихгүй. Өвчнийг бол бид нэр одоо онцлохгүй. За үзэхэр бол бид нар заавал одоо суудсыг барьж одоо биеийнх нь бүх асуултыг асууж дээрэс нь найдвартай хариуцлагатай үйл хийхгүй бол юуны араас зөвлөгөө өгөх боломжгүй. Тэрнийг итгэж гэхгүй. Төрөвчийн зөвлөгөө өгсөн зүйлүүд маань хүн болгоныг мэдж явах ёстой анхан шатны одоо зөвлөгөө байсан шүү. Ийм учиртай. Халуурга хүртэл 10 төрлийн байдаг шүү гэж хэлсэн учраас бид нар маань энийгээ сайн ойлгож авах хэрэгтэй байна. Ингээд за эмчил бүх юмыг мэддэг, эрүүл мэндийг мэддэг, эсвэл бөө юм уу лам бүх юмыг мэддэг гэдэг үзлээс салцгаая. За өөртөө өвдөлтөө хүртэл яаж өвдөж байгаагаа мэддэг, өгнүүдийн одоо мэддэг болж сурахыг ингэж зорж байгаа шүү. Энэ лайв маань. За ингээд төр завсар